Өнөөдөр би танд та ямар хүчтэй энергитэй вэ? Яаж энэ энерги ашиглаж өөрийнхөө хүссэн зүйлийг манифест хийх вэ гэдэг талаар хуваалцъя. Таны бүтээхийг хүсэж байгаа, татахыг хүсэж байгаа бүх зүйл таны дотор энерги болоод оршиж байгаа. Магадгүй та энийг сонсоход айгүй сонир сонсогдож магадгүй би ч гэсэн миний дотор бүх зүйл оршиж байгаа гэдэгт ерөөсөө итгэж чаддгүй байсан. Гэхдээ энэ талаас нь бодоод үзээрэй. Хүн яг өөрийнхөө анзаарсан, харсан, анхаарсан бас итгэсэн зүйлээ л өөрлөгөө татаж чаддаг. Жишээлбэл та өөрийгөө бодоод үзтээ. Та нялх хүүхэд болж ирэхдээ бид нарт айдас, эргэлзээ, өөртөө итгэлгүй байдал гэд эдгээр зүйлийг ерөөсөө мэдхгүйгээр төрдөг. Тэгтээ бид нар өөрсдөө бодлороо амьдралынхаа туршид энэ зүйлийг бий болгоод бийжүүлждэг. Тэгэхээр та зүгээр анзаарч харсан зүйлээ л бийжүүлсэн байгаа хгүй юу? Тэгэхээр та өөрийнхөө хүссэн зүйлийг манифест хийхийн тулд дотоод руугаа анзаараад өөрийнхөө ухамсар, өөрийнхөө анхаарал эдгээр бүх зүйл рүүгээ анхаарлаа хандуулснараа, өөр дээрээ ажилласнараа та өөрийнхөө энэ хүсэл мөрөөдлийг бас бийжүүлж болно. Магадгүй дотоод энерги энэ манифесташны талаар өнөөдөр орой бичлэг орох бах та илүү дэлгэрэнгүй мэдээллийг тэндээс үзээрэй. Тэгээд дээрээс нь та өөрийнхөө энэ ухамсар дээр ажиллаад өөрийнхөө хүссэн зүйлийг бас манифест хий гэж бодож байх юм бол миний явуулж байгаа сургалтанд заавал суугаарай.